Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? За баярлалаа сууч. За багш нь өөрийгөө танилцуулъя. За багшийг нь Наран Тунгалаг гэдэг. За өнөөдөр танай ангид багш нь хүн байгалийн хичээл орно. За тэгэхээр багшийнхаа асуусан асуултанд за өөрийнхөө бодлоор айд сандралгүйгээр хариулна шүү. Заа юу. За буруу байх вэ? Би буруу хариулчих вэ гэж огт айх хэрэггүй байхгүй шүү. За хичээлийн эхэнд багш нь та хэдэд нэг бичлэг үзүүлье. За энэ бичлэгийг үзээд энэ хүүхдүүд юу яашаа заа юу гарч ийн, юу ярьж ийн, юу дүрслэгдэж гарч ийн гэдгийг маш сайн ажиглаж харж бичнэ шүү. За. Даамдуулаарай 4-р ангийн хичээлээ иргэн нэг санацгаая. Хатуу, шингэн, хий, төлөв байдал. За бидний иргэн тойронд байгаа зүйлс хатуу, шингэн, хий гэсэн 3 төлөвт оршдог. За эдгээр 3 төлөв нь тэдгээрийг бүрдүүлж байгаа жижиг хэсгүүдийн байрлал, зохион байгуулалтаас өөрөө хэлбэртэй харагддаг байна. За хатуу биетийн хувьд тэдгээрийг бүрдүүлж байгаа жижиг хэсгүүд нь маш нэгт холбогдсон байдаг. Тэдгээрийг салгахад маш хэцүү. Хатуу биет нь тодорхой хэмжээний хэлбэр дүрстэй мөн шахагддаггүй байсан. За харин шингэн биетийн хувьд тэдгээрийн бүрдүүлж байгаа жижиг хэсгүүд нь хоорондоо бага зэргийн зайтай, хатуу биетийг бодвол бага зэргийн зайтай байдаг. За шингэн зүйл нь тодорхой хэмжээний эзлэхүүнтэй. За шингэн зүйл нь хэлбэргүй боловч савнд хийх юм бол тухайн савныхаа хэмжээтэй ижлэхэн хэлбэртэй болдог. За энэ бол хий. Хийг бүрдүүлж байгаа жижиг хэсгүүд нь маш эмх замбраагүй, хол зайтай, бие биенээсээ маш хол зайтай оршдог, байрлаж байдаг. Эдгээр нь хэлбэргүй боловч савлах юм бол тухайн савныхаа хэлбэр дүрстэй ижлэхэн болдог. За бичлэг дээр юуны тухай гарсан вэ? Зөв. Орчлын ертөнцийн хатуу, шингэн, хий гэсэн 3 төлөвт бүх зүйл оршдог байх нь тийм ээ. За энэ 3 юугаараа ялгаатай гэсэн бэ? За багштай ингээ нэг нь хариулъя. Захин хариулах ба. За багштай хариулаад гэр. Хатуугийн хоорондоо нэг салхад хэзээ. Харин шингэн хоорондоо бага зэргийн зайтай. Хий болохоор маш их эрэг зэрэгтэй. Их зайтай. За баярлалаа. Тэр зайтай байгаад байгаа хоорондоо нэгт байгаа зүйлүүдийг нь юу гэж нэрлэдсэн бэ? За багш дахиад асууя. Тэр нэгт хоорондоо зайгүй. За эсвэл хоорондоо зайтай байгаад байгаа нь яг юу юм бэ? Тэр нь яг юу юм? За дөгч. Өөр. Дөгч шүү. Ер нь тунд дөгч шүү. За бүтэц бас дөгч. Тэрийг нь юу гэсэн бэ? Бид нар 4-р ангидаа үзсэн шүү. Тэрийг юу гэж нэрлэдэг юм бэ? Тэр хатуу төлбөрийг бүрдүүлээд байгааг зөв шүү дээ. Минийхэн хэлээрэй. Хэсэг. Ямар хэсэг гэсэн? Жижиг хэсэг. Зүйтэй маш сайн. Жижиг хэсэг гэж нэрлэдэг байгаа тий. За хатуу төлөв болохоор жижиг хэсгүүд нь хоорондоо маш ойрхон зайтай, нэгт бас эмх замбраатай байдаг байх нь тий. Харин шингэн нь юу гэлээ? Бага зэргийн зайтай байдаг байх нь тий. Шингэн хэлбэртэй гэсэн үү? Хэлбэргүй. Баярлалаа. Ямар мундаг юм бэ? Хийн төлбөрийн жижиг хэсгүүд нь ямар байдаг гэсэн блэ? За миний багштай нэг хариулт. Салангад зөв болж ээ. За өөр багштай хариулт хэлэх хөөхтэй нөө. Эмх замбраагүй өөртөө ихтэй чи зөв хариулж штэ. Сайн байна. Эмх замбраагүй байдаг гэсэн. Хий хэлбэртэй юу? Тодорхой ямар нэгэн хэлбэр байхгүй те. Гэхдээ агуулгадж байгаа савныхаа хэлбэрийг яадаг гэсэн. Хадгалдаг гэсэн. За багш та хэдээс нэг асуулт байна. Ус ямар төлөвтэй вэ? Шингэн төлөвтэй ямар мундаг юм бэ? Баярлалаа. Тэгвэл дахиад нэг асуулт байна. Сайн сонсон шүү. Өөр төлөвт ер нь оршдгийн бол ус.
Зөвхөн шингэн төлөвтэй байгаад байт юм болов өөр төлөвт оршд юм болов оршдох юм болов юу гэж бодож байна. За жишээ хэлж чадах уу багштай? Мөс. За өөр. Мөснөөс өөр төлөвт байх уу? Мөс чи ямар төлөвтэй? Хатуу төлөвт. Оо тэр хийн яг юу юм? Өөр. Чи ямар мундаг охин бэ? Баярлалаа. За тэгвэл байна шүү дээ тийм ээ. Өнөөдрийн хичээлээр багш нь хэрэглэгдэх зүйлсийг баг болгоны ширээн дээр тавьсан байгаа. За багш нь одоо эхлээд танилцуулъя. За та хэдийн ширээн дээр багш нь ийм шилэн аягтай мөс тавьсан байгаа. За мөн ийм хоосон хавтгай шилэн аяг байгаа. За бас ийм хавчдаг ийм хавчаар хямсаа байгаа. За баг болгоны ширээн дээр бас ийм палмастер байгаа. Энэнгээр яах нь зурж дүрслэх зүйл байвал багаараа хамтрахтай ашиглая шүү заяа. За тэгээ бас алчуур байгаа. Тэр алчуураар хэрвээ ус болох юм бол яах нь арчхан нэ шүү. За мөн ажлын хуудас бас багаараа хамтраад хийх 2 шиг цаас байгаа шүү. За багш нь хичээлд ашиглах хэрэглэгдэхүүнүүдэд танилцууллаа. За одоо хямсаагаа аваад за хоосон шилэн аяган дээрээ за сайн сонсорой. Хоосон шилэн аяган дээрээ шилэн аягтай мөснөөсөө маш бага хэмжээтэйг аваад тавьчих. За бага хэмжээтэйг аваад тавьчих. За багшийн тусламж хэрэгтэй бол хэлээрэй за. Оо зөв. Хавчаараараа аваад тавьчин тийм ээ. За яаж ин чадхаар байна уу? Оо ямар мундаг юм бэ чадчих штэ. Болцноо. За дасгал даалгавруудаа. За баярлалаа. Дасгал даалгавруудаа гүйцэтгэхдээ яг энэ тасалж авсан мөсөө ажиглангаа дасгал даалгавраа гүйцэтгэх шүү заяа. За эхлээд энэ мөс мэн яасан? Ийм хатуу байгаад байна те. Тэгвэл ер нь хэсэг хугацааны дараа яах юм болоо гэдгийг хэдүүлээ. Ярилцсан шүү за. За одоо ажлын хугацаа нэг нэгээр нь тараагаад авчих. За ажлын хугацаа нэг нэгээр нь тараагаад авчих. Оо энэ тийм ээ. Ажлын хугацаа энэ шүү за. За ажлын хугацаа нэг нэгээр нь тараагаад авчих. За хамгийн ихний дасгалын зааврыг багш дахин уншиж өгөх үү? За уншаад өгч. Оо шилэн аягтай мөсөө дээрээс харсан байдлаар зуръя. За зурж дүрслэхдээ нэгдүгээр дасгалынхаа яг энэ хэсэг дээр зурх нь тийм ээ. Эхний энэ хэсэг дээр багш нь 4 хуваацсан байгааз. За эхний хэсэг дээр зурна шүү. За шилэн аяг маань өөрөө ямар хэлбэртэй? Дугуй хэлбэртэй тийм ээ. Дугуй хэлбэртэй. Дээрээс харж зурыг гэвэл ямар дүрсээр зурх бол? Дугуй дүрсээр тий. За зурыг. За багштай зурж байгаарай. Багш нь харъя. За шилэн аягтай мөсөө зурчээ. За самбар дээр багштай зурж өгөх хүүхдээ нөө. Самбар дээр багштай зурж өгөх хүүхдээ нөө. За багш нь ажлын утсыг ингээд 4 хуваацсан байгаа тий. Багштай самбар дээр зурж өгөх хүүхдээ нөө. Зоригтой зурх уу? За зурч. За зүгээр шилэн аягтай мөсөө зурна шүү дээ тийм ээ. Аягтай мөсөө зурна шүү дээ тийм ээ. Муухай зурх гэж юусэн санаа зовхгүй шүү заяа. Зүгээр. За дотор нь бид нар юу зураад байгаа те? Мөс зураад байгаа тийм ээ. Мөсцийнхөө мөсийг арай жоохон олон болгоод зурчээ. За энэ зурагдаад байгаа энэ зүйлүүд бол юу юм? Мөс. За мөсөө бичиж мөс. За мөс маань ямар төлөвтэй гэж гарлаа? Хатуу төлөвтэй. Хатуу төлөвийг бүрдүүлж байгаа зүйлийг юу гэдэг вэ? Зүйтэй маш сайн жижиг хэсгүүд. Тэгвэл энэ доор энэ мөсний жижиг хэсгүүдийг зуръя. Яаж зурх юм бол? За шууд самбар дээр зурх хүүхдээ нөө. За багштай зураад өгч. Яг зөв. Тэгнь. За зураарай. Энэ доор энэ зай байна тийм ээ. Яг энэ мөснийхөө доор мөснийхөө жижиг хэсгүүдийг зуръя. За зүг буруу гэсэн юм бол байхгүй те. Яг өөрөөсөө яаж зурмаар байна.
Яаж зурх вэ? Тэрнгээрээ зурна гэсэн үг. За, зөв. Жохон том зурвал хоёулаа хурдан зурна тийм ээ. Өө зөв. Найзууд нь ер нь хэрхэн зурж байна? Танай найзууд хэрхэн зурж байна вэ? Яаж зурж байна вэ? Хэдүүлээ нэг харъядах уу? За, энд нэг найз нь болохоор ингэж зурж байна. За, энд нэг найз нь болохоор бас ингэж зурсан байна. За, энэ найз нь болохоор самбар дээрхтээ нэлээд төстэй зурсан байна, тий? За, арай өөрөөр зурсан хүүхд байна багш нарыг да. Ямар мундаг зурдаг хүүхдүүд вэ? За, энэ найз нь бас ингэж зурсан байна. Оо, ямар мундаг юм бэ? За, энэ найз нь ингэж зурсан байна. Нөгөө хатуу төлийг бүрдүүлж байгаа жижиг хэсгүүд нь хоорондоо ямар байдаг гэлээ? Нягт гэдэг нь ер нь юу гэсэн үг юм болоо? Хоорондоо ямар ч зай байхгүйгээр оршдог гэсэн тий. За тэгвэл энэ найзынхан самбар дээр зурсан ерөнхийдөө яасан бэ? Их зүг харагдаад байна тийм ээ? Зүг харагдаад байна. За эдгээр чи энэ чи юу вэ? Нэр нь юу вэ? Бид нар сая юу зурсан бэлээ? Хатуу төлийг бүрдүүлж байгаа. Оо жижиг хэсгүүдийг зурсан. За жижиг хэсэг гэж бичиж. Жижиг хэсэг. Багш дахиад нэг асуулт асууя та хэдээс. Хэсэг хугацааны дараа энэ мөс өөрчлөгдөх юм болов уу? Яаж өөрчлөгдөнө гэж бодож байна? Бодоод өөрсдөө зуръя. Яг энэ хажуу талд. Оо бас дахиад нэг асуулт байна. Энэ мөсийг бүрдүүлж байгаа жижиг хэсгүүд нь бас хэсэг хугацааны дараа өөрчлөгдөх болов уу? За өөрсдийнхөө бодлоор нэг зуръя. Зүйтэй. Танаа багстай сэргэлэн шүү дээ. Усаа асах болгоомжтой. Үгүй яг зураглаа шүү миний хүүхдээ. Яг энэ шигээ зураглан тий. Багш нь яах вэ? Багш нь туслах уу? Энийгээ зурх гэж яг удаад байгаа учраас багш нь зураад өгье. За шилээ аяга. За энэ дээр жижиг хэсгүүдээ заавал ийм дугаа дотор зурх албагүй шүү. За яа. За одоо гис зурч. Оо. За. Зүйтэй. За 20 секунд үлдсэн байх шүү. Багш нь туслах уу? Чадхаар байна уу? Ямар мундаг юм бэ? За усны жижиг хэсгүүд нь ус чи өөрөө шингэн төлөвтэй тийм ээ. Жижиг хэсгүүд нь ямар байна гэлээ? Яа хоорондоо зайтай. Хоорондоо зайтай тийм ээ. За дууссан баг байна уу? Одоох нь за хурдлаарай. За багштай өгч. Багштай авчираад өгөөрэй. Болцсноо. За баярлалаа. За багш нь энэ дээр наач. За өөр. За баярлалаа. За өөр багштай авчирч өгөх хүүхдүүд нь. Зүгээр ястаа зүгээр шүү. За өөр дахиад нэг баг маань яасан. За тэр багаа дуусчих хооронд энийг ажиглаад харжээ. Хүүхдүүд маань ер нь их ойролцоо зурсан байна тий. За ямар ч байсан мөс бол хатуу төлөвтэй юм байна. Хатуу төлбийг бүрдүүлж байгаа жижиг хэсгүүд нь хоорондоо маш нягт байд юм байна. За бас мөс маань хэсэг хугацааны дараа ус болох юм байна. За ус маань өөрөө шингэн төлөвтэй учраас
жижиг хэсгүүд нь бас яг мөн адилхан. Хоорондоо зайтай болж өөрчлөгдөх юм байна гэж зурсан байна, тийм ээ. За өнөөдрийн хичээлийн сэдэв болвол усны төлөвийн жижиг хэсгүүд гэдэг. Усны төлөвийн жижиг хэсгүүдийг бүгдээрээ судлах нь байна, туршиж үзэх нь байна, ажиглаж харах нь байна. Бас ингээд зурж дүрслэх нь шүү. Заа юу. За, зурж дүрслэх нь. За одоо багш нь өнөөдөр туршилтанд ашиглагдах хамгийн чухал багжаа танилцуулъя. За багш та нарт нэг багаж харуулъя. Та нар энийг ер нь юу юм болоо? Өмнө нь ер нь харж ирсэн юм болоо? Харж байгаагүй юм болоо? За энэ багажийг харж ирсэн үү? Юу гэдэг гинэ? Термометр гэдэг байх нь шүү дээ. Энэ бол усны дулааныг хэмждэг термометр ах нэ. Термометр ах нэ. За энэ хүү термометрийг яг юм харагдж байгаа байдал нь гуурстай адилхан учраас гуурсан термометр гэж нэрлэдэг юм байна бас. Гуурсан термометр. За энэ гуурсан термометртэй ажиллахдаа бас бид нар яах ёстой вэ? Ер нь багжтай болгоомжтой харьцахын тулд нөгөө аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримтлах ёстой байх нь шүү дээ, тийм ээ. За аюулгүй ажиллагааны дүрмүүд нь нэ. Яагаад гэж эхлээд хагарсан бол ерөөсөө хэрэглэж болохгүй, шалгах нь тийм ээ. За дараа нь зөвхөн дээд үзүүрээс нь барина. За энэ улаан болвол нөгөө нэг дулааныг хэмжих ёстой газар учраас эндээс би барьж болохгүй байх нь тий. За энэ дээр нь юм бариул байгаа. Эндээс ингэж барина. За мөн дунд хэсгээс нь ингэж барьж болохгүй. Яагаад тэгэхээр бидний гарын дулааныг мэдрээд энэ маань буруу ажиллах гэдэг шүү дээ, тийм ээ. Зөвхөн дээрээс нь барих нь. За мөн зөв хэмжинэ. Хэмжиж байгаа зүйлийнхаа савнд хүргэж болохгүй байх нь. Савны ёроолт нь. За бас хэрэглэж дууссныхаа дараа багш нь өөрөө очиод маш болгоомжтой хурааж авах учраас яах нь? Болгоомжтой ажиллая шүү. За багш нь аюулгүй ажиллагааныхаа дүрмийг тэнцээ байрлуулсан байгаа шүү. За багш нь баг болгонд нэг ийм термометр нэг хүүхдэд хариуцуулж өгнө. За танахаас чи аав шүү. За танахаас хин хариуцмаар юм. Чи хариуцмаар байна уу? За багштай дараа нь ингэж яаш үү. За чи авчих заа. За дараагийн баг. Одоо 2 баг үлдсэн тийм ээ. За танахаас чи хариуцчих. За энэ таглаагүй учраас ингэж уунах шүү. За эндээс ингэж бариараа. За чи авчих. За одоо энэ термометрийг ашиглаад бүгдээрээ туршилт хийнэ. За туршилт хийхдээ эхлээд яах вэ гэхээр алхмыг нь багш нь юу яагаад вэ? Эхлээд бүгдээрээ шилэн аяандах мөснийхөө температурыг үзнэ. За тэгээд сонсороо. Эхлээд сонсъё. Алхмуудаа сонсъё. За тэрнийхээ дараа хэмжээд хэсэг хугацааны дараа яг хэдийг зааж ийн. Заалтаа бас ажиглаж харна. Ажиглаж хараад 2 дугаар дасгал дээрээ тэмдэглэе шүү. Заа. За нөгөө термометр хариуцж авсан хүүхдүүд за аяандах мөс рүүгээ юугаа хий. За бусадтай харуулна шүү. За бусадтай харуулна шүү. За ингэж савны ёроолтонд хүрч болохгүй болохоос ш мөсөн дундаа бол байж болно тийм ээ. За ингэж хийсэн чинь энэ термометрийн мэн заалт яаж ийн? Өөрчлөлт орж ийн үү? За ямар өөрчлөлт орж ийн? Наанасаа гаргаараа минь охин. За ямар өөрчлөлт орж ийн хараарай. Доошогоо буугаад байна тий. За доошогоо буугаад байна. Хоёрт харагдахгүй байна уу? Эндээс харчих тийм. Харж байна уу? Яаж ийн? Тэр улаан зураас чинь нөгөө нэг хэмжиж байгаа хэмнэ штэ тий. Доошогоо буугаад байна. За зөв ингэ тойруулаад харуулаарай. Чи яг зөв шүү. Өстө мундаг. За хоёрт ясаа харагдаж байна уу? Эндээс харах уу хоёр? За энийг эндээс ингэ гаргаад үзье. Маш хурдан дээшлэн одоо хараарай. Багш нэг гараараа бариад дулаацуулчих юм бол тийм байгааз. Маш хурдан дээшилж байгааз. Тийм байгааз. За одоо тэгвэл буцаагаад мөс рүүгээ хийж үзье. Одоо яаж ийн? Доошоо буураад байгааз. Харж байна уу? Энд чинь нөгөө нэг хүүтнийг мэдрээд доошоо бууж ийн гэсэн үг байна шүү дээ, тий? За хоёрт багш энийг үлдээчихье. За яа. Ингэж барина гэсэн мэлөө? Үгүй шүү дээ. Ингэж барихаар чи нөгөө заалт буруу заана шүү дээ, тийм ээ? За
За одоо доошлоо хил дээр хурж явах шиг байна. За 10-аас нэлийн доош чинь тий. Хоёул эндээсээ салгаж болохгүй. Салгах юм бол хоёулын хэмжилт мань удаашраад худлаа заана шүү. За хэд рүү хурж ийн? Тэг дээр хүрсэн үү? Оо яагаад тэг дээр хүрч вэ? Оо хүйтнийг мэдрээд нөгөө термометрийн мань заалт яасан? Тэг дээр хүрээд ирсэн тий? Тэг дээр хүрээд ирсэн. За одоо энэ шилэн аягтай мөсөндөө термометрээ ингээд төшүүлээд түр ингээд үлдээч. За тэг дээр хүрсэн бүгд тэг дээр хүрсэн үү? За одоо тэгвэл 2 дугаар дасгал дээрээ заалтаа тэмдэглээ. За шууд хийсэн чи тэг дээр хүрсэн үү? Үгүй те. За нааш хараарай. Хөвтэй тэнхилгийн дагуу сонсороо. Хөвтэй тэнхилгийн дагуу бид нар хугацаа гэж бодно. Хөвтэй тэнхилгийг. Босоо тэнхилгийг болохоор температурын хэм гэж бодно шүү. За юу. За тэгвэл энэ дээр хэдэн градус байна гэсэн үг үү? Тэг градус байна гэсэн үг тийм ээ. За бид нар шууд хэмцэж тэг болсон билүү? За тэгвэл яаж тэмдэглэх юм болоо? За жоохон хүлээсэн юм чи энэ хугацаа яасан гэсэн үг ээ? Явсан гэсэн үг байхгүй юу те? За хин тэмдэглэж өгөх багштай. Самбар дээр гараагүй өөр юм байна. За чи гараад ир багштай. За багштай гараад ир. За бусд нь юун дээр ажлынхаа утсан дээр тэмдэглэж байгаарай. Төшүүлээ тавьчих юм. Үгүй шилээ аягтай мөсөндөө. Доош нь. Ингээд хоёул одоо хэмжилтээ дууссан юм чинь. За хоёул яасан. Энэ хугацаа бол хэсэг өнгөрсөн шүү дээ тий. Тэгээд тэг дээр байсан юм чинь яа гэсэн үг вэ? Хаан тэмдэглэх үү? Хоёулаа хэсэг хугацаа өнгөрсөн шүү дээ тийм ээ. Шууд энэ дээр байгаагүй тийм үү? Хэсэг хугацаа өнгөрөөд тэг дээрээ байсан гэдэг чинь эндээс ерөөсөө яасан гэсэн үг? Хөдлөөгүй гэсэн үг тий. За тэгвэл цэгээр тэмдэглээ. Багш нь улаан юу гэх вэ? За хоёулаа ялгаж харахын тулд энэгээр тэмдэглэж. Энэгээр тэмдэглэж цэгээ. За зүйтэй баярлалаа. За энэ тэг градус дээр болсон юм хөө баярлалаа суугаарай. За найз нь ер нь зөв тэмдэглэж үү та тартаа? Найз нь зөв тэмдэглэсэн байна уу? Зөв гэж бодож байна уу? Буруу гэж бодож байна уу? За хамтдаа харъя. Хамтдаа ярилцъя. Хугацаа яасан бэлээ? Өнгөрсөн тийм ээ? Гэхдээ тэг градусаас хөдөлсөн үү? Хөдлөөгүй яг тэг градус дээр ирсэн юм чинь зөв байх нь шүү дээ, тийм? Энэ юу вэ? Энэ тэг градус дээр бид нар сая юуны дулааны хэмцсэн мөлий? Мөсний. Тэгвэл энэ бол мөс байх нь шүү дээ. За тэмдэглэж. За тэмдэглээрэй. Тэмдэглэсэн үү? За бид нараа хичээлийн хамгийн ихэнд нэг юм тастаж авсан шүү дээ. Юу тастаж авлаа? Мөсийг нөгөө шилээ аяганда тастаад авсан тий. За ингээ харсан чи та нарын яг ихний нөгөө нэг тасалж авсан мөс чинь хэвээр байна уу? Яатсан байна? Тэгэхээр нөгөө бид нар энэ таамаглаж зураад байсан хайдаад ус олно гэсэн нь ямар вэ? Үнэн биш үү? Зөв биш үү тий? Зөв биш үү? За тэгвэл одоо за сайн сонсоорой. Одоо энэ дотор байгаа усны дулааныг хэмжиж үзье. За шилээ аяга доош нь тавиад нөгөө нэг термометраа бариад яах нь вэ? Тэр усандаа дүрж үзэх нь тийм ээ. За усандаа дүрж үзнэ. Усны ирүү бага хэмжээтэй байвал нэг нь ингээд бариад туслаад өгөөрэй. Яг зөв. За яаж ин тэг градусаас хөдөлж гин үү? Хөдлөөд хаашаа явж гин? 10 руу шүү. Тэр 10 шүү. Сайн хараарай. Нэгийн ард тэг байгааз. За харъя. Хоёр гурлаа эндээсээ. Хараа. За чи энийг эндээс нь барь. Хоёлоо тий. Дундаас нь барьж болохгүй тийм ээ. За одоо энийг хоёлын хэмжээ. Энэ усны дулааны хэмжээ. За яаж вэ? Тэгээд энэ тий. За багшны энэ дэр ингээд чи энийг ингээд барьчих. Найстай энийг барьж өгөө тусалчих. За яа. За тэгээд нэг 10 секунд ажиглаад яг хил дээр ирж ийн харъя шүү. За яа. За 10 секунд ажиглаад ер нь нэг дээр явж гин үү? Бүр 10-аас танах бүр 10-аас хөдөлсөн шүү дээ, тий? За өөр.
За эднийх бас нэлээд өгч чинь те. За заалт чинь яг танаа багийн заалт чинь яг хаана ирж байгааг хараарай. За манай хоёрт харагдаж байна уу? Манай хоёрт харагдаж байна уу? Оо харагдаж штэ те. Тийг биш штэ. Энэ хажуу талын энэ хараарай. Энэ хажуу талд нэг нь тоогоос те. Энэ чи 10 байх нь штэ. За танах яаж вэ? За ингэ найзууд руугаа манай хоёр охин жоохон ойртч. За багш нь тэр хоёр охинд харууллаа тий. Төр тавьж байгаарай. За энэ хараарай. Нөгөө мөс хэмчгэд яасан тэгдэр байсан тий. Одоосэн чи термометрын заалт нь яасан бэ? Тэгээсээ дээшгээ өнгөрцсөн ба шүү дээ тий. Оо яг зөв тэгсэн ба шүү дээ. Энд чинь нэг биш 10 шүү хараарай. Нэгийн ард тэг байгаа зү 10. За харсан уу? Заалтаа харсан уу? За одоо тэгвэл багийн чинь танаа багийн заалт яг хэд дээр байваа? Зарим нь 10 хүрсэн байгаа. Зарим нь 10-аас өнгөрөөд явсан байгаа. За багшлаа энэ дээр хэн тэмдэглэж өгөх вэ? За өөр. Түрүүн чи гарсан шүү дээ. Зүгээр санаа зовох юмгүй шүү дээ, айх юмгүй шүү дээ. Тэн дээр тэмдэглэх үү? Танаа багийн сая хэмцсэн усны чинь градус яг алин дээр хэм нь яг алин дээр ирвэ. Тэр үнийг л багшлаа тэмдэглэж өгөх гэж. За мөс. За хоёул түр ингэж зогсож. За энэ хараа. Эхлээд мөс маань тэг градус дээр байсан те. Дахиад энэний дараа яасан? Хэсэг хугацааны дараа хэмцсэн те. Гэхдээ тэг дээр байсан уу? Байгаагүй хаашаа явсан бэ? За танаа баг хэдэн 15. За тэгвэл хоёулаа энэ дээр эхлээд градусаа тэмдэглэн те. Үгүй ингээд хайлаараа багш нь тэмдэглээд өгье. Энэ дээр 15 градус дээр ирсэн байна те. За тэгээд одоо хоёулаа яаж тэмдэглэх вүлээ? Эндээс хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгээд 15 дээр ирсэн байна шүү дээ те. Үгүй хэсэг хугацаа өнгөрөөд 15 дээр ирсэн. Энэ дээр тэмдэглэж шүү дээ. За томоор тэмдэглэе. Найзууд нь харна шүү. Томоор тэмдэглэе. За баярлалаа. Энэ юу вэ? Юу вэ? Ус тийм ээ? Ус. Энэ дээр ус гэвчиж. За тэмдэглэсэн нь 2 дугаар ажил дээр усныхаа химийг тэмдэглэе. Усныхаа саяны хэмцэн химээ тэмдэглээрэй. За танаа баг хэд дээр ирсэн байсан? 12. За 12. Оо басан баярлалаа. За танаа баг хэд дээр ирсэн байсан? 8. За 8 тэмдэглэж. Танаа баг 5 дээр. За хүн болгон тэмдэглэж шүү дээ. Хүн болгоо өөрсдийнхөө юм дээр. За та хоёрын хэд дээр ирсэн? Харъя. Ойн шүү дээ. 13 дээр ирсэн шүү дээ. Та хоёрыг бүр айгуу сайн хайлж байсан шүү дээ. За одоо энэ дээр тэмдэглэе. Энэ дээр тэмдэглээрэй. Яасан? Энэ дээр хэд гэж бичих нь 13-аа бичих нэ тий. За. Манай эдийнх яасан? 10. За харъя. Энэ чинь тийг 6 ах шиг байна шүү дээ тий. 6 ах шиг байна шүү дээ. Яг зөв харсан биш үү? Сайн харсан бай. За одоо нөгөө мөс байсан, тэг градустай байсан зүйл чинь хэм нь яасан бэлээ? Өссөн юм чинь таад бол өөрсдийнхөө баг тус бүрийг харилцан адилгүй байгаа тий. За манай энэ багийнх болохоор 15 дээр ирсэн учраас 15 гэж бичсэн байгаа. За бас мөс байснаас хугацаа өнгөрсөн тийм ээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа 15 дээр ирсэн учраас ингэж тэмдэглэх юм тийм ээ. За. Тэгвэл мөс байснаас яасан? Ус болсон. За шулуун. Энэ та нарын үзсэн нөгөө математик хичээлийн юутай адилхан харагдчихэ? Диагонал өөр. Нэг графиктай адилхан харагдахгүй байна уу? За зурцсан уу? Зурцсан уу? За одоо тэгвэл багш та хэдэд нэг энэ дээр нэг юу харуулъя? Бичлэг харуулъя. За сайн харж байгаарай заа юу. За энэ дээр гарч байгаа тэр хөдөлгөөнүүд бас үгнүүдийг маш сайн ажиглаж харъя шүү. За энийг хараарай багш нь зурагтаа жоохон татчихъя. За энэ бол тодорч харагдаж байна уу? Жоохон инхүү. Болж байна уу? За хараарай. Энэ нөгөө 3 юу илээ? 3 төлөв. Хатуу шингэн хий гэсэн 3 төлөв байна. Энэ дотор нь байгаа энэ бүнжигнэг хөдлөөд байгаа юмнууд нь юу вэ? Оо нөгөө жижиг хэсгүүд. За тэгвэл хатуу биеийн жижиг хэсгүүдийг хараарай. Багш нь энийг бүр томруулаад харуулъя. За хатуу биеийн жижиг хэсгүүд маань хоорондоо маш ингээд нягт яг нөгөө цэргүүд шиг жагссан байгаа зү тий. Эмэг цэгцтэй. За тэгвэл шингэн маань болохоор шингэн төлөв
Шингэн төлөвийн жижиг хэсгүүд нь ямар вэ? Хоорондоо зайтай. Тэгээд жоохон эмх замбраагүй болсон байна. Хөдөлгөөн нь бас жоохон хурдан болсон байгаа дагааз. За тэгвэл за мөс маань ихлээд ямар төлөвт байсан? Хатуу төлөвт байсан тий. Тэгж жаад юу боллоо? Шингэн болсон. За одоо хараарай. Тэгвэл тэрэнд яг юу нөлөөлөд байгаа юм болоо? Энэ дээр яг юу гарч ирэх нь вэ? Маш сайн ажиглаж харъя шүү. За юу. За хараарай. Энэ дээр яг ямар үзэгдэл болоод байна? Ямар үйл явц болоод байна? Эхлээд сайн ажиглаж харъя шүү. Оо яагаад вэ гинэ? Мөс рүү яагаад вэ? Нөгөө халуун энерги яагаад байсан? Ирээд байсан тийм ээ. Нөгөө мөс рүү чи яагаад байсан? Халуун ирээд байна тийм ээ. Халуун ирээд байна. За тэгвэл энэ нь юу гэдэм болоо? Одоо багш энэ дээр үгтэй харууллаа шүү. Сайн хараарай. Дулааныг хатуу бие рүү зөөвөрлөж байгаа юм байна шүү дээ тий. Тэгвэл яг энэ үзэгдлийг юу гэдэг гэж вэ? Харж чадсан уу? Оо хайлах гэдэг юм байна шүү дээ. Тэгвэл хараа. Хатуу төлөвөөс шингэн төлөв рүү энэ шилжиж байгаа энэ үзэгдлийг хайлах гэж нэрлэдэг юм шүү дээ. Тэгвэл би энэ дээр юу гэж чив үү? Хайлах гэж чигнэ шүү дээ. За биччихье. Та нарын ажлын утсан дээр яг байгаа тий. За энэ үзэгдлийг болохоор хайлах гэж нэрлэдэг юм бэ. Оо тийш дээ тий. Чи ямар мундаг юм бэ? Зөв шүү дээ. Үзэг үежил дараагийнхаа хичээлийг мэдчихэж шүү дээ. Чи ястаа мундаг. За бичсэн үү? За одоо та нарын 3 дугаар ажил чинь өөртөө бидаач хийгээд за мөн хэрвээ түрүүч хийж дууссан ч юм уу эсвэл шууд самбар дээр хийх хүүхдээ хийж болно шүү. За яа. За чи гараад. За 3 дугаар дасгалаа хийчээ. 3 дугаар дасгал чи яагараа гинэ үү? Оо тохирох үгийг нөхөж үчээ. За бусд нь өөрсдийнхөө ажлын утсан дээр. За миний нэр нь хэм блэ? За манай Ирмэн болохоор энэ дээр бичиж гэж байна. Эндээс ийшээгээ шилжүүл юу гэж нэрлэлтэй юм бэ те? За энэ болохоор ямар нэртэй юм бэ? Энэ бас юу юм бэ? За бичиж байлаа. Багш та нараас бас нэг асуух асуулт байна. Одоо нөгөө хайлтсан байгаа ус байгаа шүү дээ. Тэр эргээд мөс болох боломжтой юу? Боломжтой юу? Оо хөлдөөж юм болвол яа. Хөлдөөж ин гэдэг чинь яаж юм гэсэн үг вэ? Энэ рүү ихлээр нөгөө дулааныг зөөвөрлөж оруулаад гисэн те. Тэгвэл одоо яах юм? Хүүтнийг зөөвөрлөх гэж бодож байна уу? За тэгвэл харъя л да. Одоо эргээгээ татуу боллоо шүү. Яаж юм? Оо дулааныг бууруулах буюу нөгөө хүүтэн газарт байлгах юу ах нь шүү те. Тэгвэл тэр үзэгдлийг юу гэдэг гэж байна? Оо баярлалаа. За маань найз маань зөв бичсэн байна. Хоёулаа энэ дээр нэг дутуу бичсэн юм энэ сум байна те. За бусад бүх юм нь зөв байна. За эхний энэ зураг болвол хатуу төлөвийн жижиг хэсгүүд. За дараагийн зураг нь болохоор шингэн төлөвийн жижиг хэсгүүд. Хатуу төлөвөөс шингэн төлөв рүү шилжиж байгаа энэ үзэгдлийг хайлах. Тэгвэл эргээд шингэн төлөвөөс хатуу төлөв рүү шилжиж байгаа энэ үзэгдлийг хөлдөг гэж нэрлэдэг юм байна. За одоо багш та нар яах вэ гэхээр дүгнэлт гэсэн нөгөө цаас байгаа тий. За тэр цаасан дээрээ яг багаараа ярьжаад өнөөдрийн хичээлээс чи юу яг юу ойлгож авсан юм бэ? Тэр үнийг зураглана. За зураглана гэхээр нөгөө энэ ах нь шүү тий. Бид нар ингээд зураглаад хийгээд байна шүү тий. За зураглах нь. За энэ баг ерөнхийдөө яг дуусч ин да. Манай гурав яасан багшаасаа бас ийм цаас авах байсан уу? Зүгээр. За болцсон уу? Тийм байна уу? Танай багаас болцсон юм уу? Оо зүйтэй. За танай багаас нэг нь гараад ирэх шүү заяа. За гараад ир. Хин гарнаар.
За тэнд нэг баг дууссан байна. За 20 секунд төв шүү. 20 секунд байна. За гараад. Болно. Болно шүү дээ. Ястаа болно шүү тэр. За найз нь та хэдэд өнөөдрийн хичээл дээрээс мэдэж авсан зүйлсээ найз нь ингээд нэг өгүүлбэрт оруулаад бичсэн байна. За яадсан гинэ? Жохон чад. Бид нэр энэ хичээлээс хатуу шингийн хийн жижиг хэсгүүдийг мэдэж авсан. За баярлалаа. За багштай өгч хийнэгээ. За бусад багууд нь дуусгаж байна. За маш тавчхан. За маш тавчхан. Болцсноо. За босноо багш нь авъя. Хугацаа нь болсон байх шүү. За манай охиныг хэн блэ нэр нь? Мишель. За манай Мишель энэ хичээлээс багийнхан чи юу мэдэж авсан гэсэн бэ? Бид энэ сэдвээр хатуу шингэнхийн тухай илүү их тайлбарыг мэдэж авсан. Хатуу нь хайрын шингэн болж шингэн хөлдөн хатуу болдог гэдгийг мэдсэн. За баярлалаа Мишель. За болцсноо. За гараад ирээрэй. За гараад ирээрэй багштай. За Хатуу шингэнхийн жижиг хэсгүүд ямар байдгийг ойлгосон. за баярлалаа. За багштай өгч. За нөгөө хоёр баг нь гараад ирээрэй. За манай залуу хэн мэдээ нэр нь? Баатар ном. За манай Баатар ном юу мэдэж авсан бэ? Би уул манай өмнө барих тийсэн. За багш нь бариад өгье. За. Хатуу төлөв нь хайдаа шингэн болно. Харин шингэн төлөв нь уур болно гэж хэлсэн. За зүгээр. За ерөнхийдөө тэгж ойлгож авсан байна тий. За баярлалаа. За манай залуу хэн бэлээ? Асрал. За асрал бол ямар гоё нэртэй юм бэ? За. Би энэ хичээлээр хатуу төлөвийн жижиг хэсгүүдийн энэ халууны ирчээр шингэн төлөвт шилжиж жижиг хэсэг нь хоорондоо зайтай болохыг ойлголоо. Ямар мундаг юм бэ? За баярлалаа. За ой яна. Унтсноо. За болцсон тийм ээ. За тэгвэл багш нь нийлүүдэд нэг дүгнэлт хэлээ. За нааш анхаарай. Манай баг дуусах байгаа юм шүү. Манай адил дуусах байгаа юм тий. За хурдлаа. Багш нь тэнд нэг илүү өгсөн. Асралт болдод. За Баатар номоо. За чи юу мэдэж авсан бэ? Танай багийнхан ер нь юу гэж ярилцваа? Юу гэж ярилцаад ингэж зурваа? Үцэн хичээлээ. За ингэж. За бид энэ хичээлээс хатуу шингэнхийн жижиг хэсгийн талаар мэдсэн гэсэн байна. За багш та хэдээс нэг асуулт байгаа шүү. За нааш хараарай. Мөс ямар төлөвөөс ямар төлөвч шилжсэн бэлээ? Шингэн төлөв рүү шилжсэн. Энэ үзэгдлийг бид нар хайдаг гэж нэрлсэн тийм ээ. Тэгвэл ус эргээд мөс болох яасан? Боломжтой. Энэ үзэгдлийг болохоор бид нар төлөв гэж нэрлсэн. За дараагийн асуулт. Төлөвийн шилжилтэнд юу нөлөөлчихвөө? За дахиад
Өө зөв штэ. Дахиад за багш дахиад нэг удаа асууя. Төлөвийн шилжилт явагдахад яг юу нөлөөлөв вэ? Халууны ирч буюу тэр юу юм? Температур нөлөөлсөн байна ш. Температур нөлөөлсөн байна ш. Тийм ээ? За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Багш нь гэрийн даалгавар өгнө. Маш сонирхолтой гэрийн даалгавар өгнө. Дараагийн хүн байрлал хичээлд чи бас багш нь дахиад орно шүү. За юу. За та хэд гэртээ нэг ийм хоёр шилэн аяг бэлтэнэ. За шилэн аяг байхгүй бол нөгөө нэг удаагийн ийм харагддаг аяг байдаг тийм. За тэр аяганда яг хоёр ийм ижил хэмжээтэй усыг чинь. Тэрүүнийг ингээд палмастраар юм уу ингээд ямар нэгэн байдлаар тэмдэглэнэ. За нэг аягтай усаа амын таглахгүй яг хэвээр нь байлгаж авах нэ тий. За нөгөөтгөн дээр болохоор гялгар уудс тавиад ингээ ирцэнээр ингээ боч. Тэгээд цогнохоо тавцсан дээр тавина. За 2 хоногийн дараа яг ямар өөрчлөлт гарсан байна вэ гэдгийг тэмдэглээд ирнэ шүү. За юу. За тэгээ бас зураглал хийгээд тэмдэглээд ирээрэй. За. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За баярлалаа хүүхдүүдээ.